Байгалийн хууль гал ус шороо 3 Байгаль хүнийг бүтээсэн үү? Хүн байгалыг бүтээсэн үү? Байгаль маань яаж үүссэн бэ? Таталцлын хуулиар дэлхийн цөм үүсэж, цөм дээр олон үе давхаргууд үүсэж, газар дэлхий үүссэн. Газар дэлхий дээр ус гэдэг шингэн давхарга үүсэж, ус маань ууршиж дээшээ дэгдэн бөөгнөрч үл үүсэж, үл маань буцаж бороо болон орж, борооны дараа нь газар дэлхийг тэтгэж нар гарч гэрлээрээ амьдралыг цэцэглүүлж, амьдрал үүссэн гэдэг. Шинжлэх ухаанаар хүн бол байгалийн нэг бүтээгдэхүүн. Яагаад гэвэл хүн яг адилхан гал ус шорооноос бүтсэн. Тэгвэл хүний бие нь шороо, эр бэлгийн эс эм бэлгийн эс шорооны төлөөлөл. Эмэгтэй хүний савнд ус, энэ нь усны төлөөлөл юм. Хүний биеийн 70%-ийг ус эзэлдэг. Галын төлөөлөл нь энерги дархлаа. Ингээд эр бэлгийн эс эм бэлгийн эс нийлж хүн үүсээд үүссэн ураг буюу шороо маань савнд орж усан дотор бойжно. Бойжоод зүрх ургаж бэлэн болоход гал буюу гэрэл энерги орж ирж зүрх цохилж хүний ам буюу амьдрал үүснэ. Энэ гал ус шороо 3-ын нэгдэл бодит ам үүсэж байгаагийн илрэл. Байгаль гал ус шороо үүсснээр хүний бие гал ус шорооноос бүтэж бид нэг ёсондоо байгалийн бүтээгдэхүүн. Байгалийн хууль гал ус шороог хүн зөрчиж болохгүй байх нь. Жинхэнэ зөрчиж, өөрсдөө бүтээсэн юм шиг газар дэлхийгээ ухаж, дэлхийгээ байхгүй болгож байна.
Байгалийн хууль бол гал ус шороо билээ. Гал ус шороо 3 амин чанартай билээ.